За техник шинжилгээ Нью-Зеланд доллар, Америк долларын одоо чарт. За энийг 7 хоногийн чартнаас эхлээд тэгээд нэлээд зүүмлж байгаад за ингээд харуул бол нэг юм өсөх тренд татж болж байна тийм ээ. Дараагийн дугаарт нь бид бас нэг юм унах тренд татж болж байна. За том зурган дээр бол үүссэн гурвалжин гадаагаар бол ийм гурвалж юм аа гэж үзэж болохоор байна. За өмнө энд үүссэн нэг энэ орой байгаа юм. Тэгээ энэ орой бол одоо бас энд шал болж болох ийм хандлага бол байна. За тэрийг нэг анхааралтай харчээ. За тэгээд өдрийн чарт руугаа очоод трендүүдийнхаа яг энэ татсан трендүүдийнхаа энэ оройгуудыг яг хэрхэн шүргэж байгааг яг нарийн бас шалгаж яг шүргүүлж зорох хэрэгтэй. Одоо шинэ энд шүргээгүй байна. Тэгэхээр энэ том чартан дээр байгаа жижигхэн зөрүү бол жижиг чартан дээр очихоор бол нэлээд том болж харагдана. Тэгэхээр арилжааны яг шийдвэр гаргах энэ үед бол бас буруу харагдах юм магадaltaй учраас зүүмлж жижигсгээд тэгээ энэ тренд ерөнхийдөө дахиад татахад гэмгүй том чартан дээр татахтаа ер нь жоохон дотор нь оруулаас гээд ингэсгээд татахад ер нь гайгуутай. За одоо яг энд бол сайхан шүргсэн байна тийм ээ. За иймэрхүү байдлаар татна. За өдрийн энэ маань бол одоо унах тренд, энэ маань бол одоо өсөх тренд. За өсөх трендээ хэвлээ ногоонор татчихъя. Яг за өдрийн чартан дээр жоохон холын зураг харах юм бол энэ орой энэ яроолгыг ашиглаад Fibonacci бол татчих бас болж байна. За ханш эргэж байгаа зэг маань ерөнхийдөө Fibonacci-гийн 50 гэсэн зэг байна. Fibonacci-гийн 50 гэсэн зэг дээр тэгээд бас нэлээд сонирхолтой зэг дээр ханш бол бас эргэлт үүсэж байгаа юм байна гэдгийг бас анзаарч үзэх хэрэгтэй баха. За энэ бүдүүн ногоон шугамыг дагуулад харах юм бол одоо энд бол яроол болж байгаа. Энд тааз болж исэн. Энд эвдээд бас зог тусч исэн байна. Энд үндсэндээ яроол болж исэн. Энд үндсэндээ яроол болж исэн. Энд үндсэндээ яроол болж исэн. Энд нэг юм жижиг тааз болж исэн. За яг ийм төвшин дээрээс ханшин дээшээ эргэжээ гэж бас ингэж үзэж болох хандлагууд бол байна гэж тийм ээ. За тэгээд энэ Fibonacci-гийн маань яваад 127 гэдэг энэ шатлал үндсэндээ өмнөх оройтой бас энд давцж байгаа тийм. За энэ нь бол бас байж болох магадaltaй. За ийм нэг Fibonacci-гаар бол ханш дээшээ явж байгаа юм байна гэж ингэж нэг анзаарч харах хэрэгтэй юм шиг байна. За дараагийн дугаарт нь бол өдрийн чартан дээрээ унах тренд бас татаж болно. За унах тренд нэг нарийсгаад улаан өнгөөр татаад за унах тренд нэг иймэрхүү. За мөн өсөх тренд бас татжуулж байгаа тийм үү? За ингээд биднээс бас нэг гурвалжинтай болоод авлаа тийм үү? Нөгөөх том гурвалжингаа санаж байгаа биз дээ? Нөгөө том гурвалжин маань бол доо том гурвалжин маань бол энд байгаа. Тийм ээ? Том гурвалжин нэг зураад харуулчихъя. Энэ одоо энэ дотроо биднээс жижиг гурвалжингаа зураад авлаа шүү дээ. Бас энэ
За тэгэхээр ханш түрүүний хэлжсэн Фибоначчигийн шатлал дээр дээшээ оогоод ийм тренд үүсгээд ингээд явсан. Одоо ханш энэ гурвалжин дотор ороод ирсэн. Одоо тэгэхээр энэ гурвалжингаас ханш хаашаа гарах вэ гэдгийг хүлээж байж ер нь дараагийн ялангуяа холын арилжааны шийдвэр гаргах гэж байгаа хүмүүс бол эндээс хаашаа гарах уу гэдгийг хүлээж иж одоо шийдвэр гаргасан дээр баг. За жоохон зөөмөлж ойртуулад энд ийм унах тренд бас татаж болж байгаа. Тэгвэл энэ тренд эвдэгдсэн байгаа тийм үү? За энд ийм унах тренд бас татаж болж байгаа. За тэгвэл энэ тренд энд эвдэгдээд ханш буцаж энийг шалгаад тэгээд буцаад дээшээ ингээд ойсон. Тэгэхээр ханш ерөнхийдөө одоо дээшээ хандлагыг бол авсан гэж үзэж бас болох тал байгаа. За 4 цагийн чарт руу очлоо. 4 цагийн чартан дээр нөгөө зурсан тренд маань энэ байж гэн эвдэгдсэн нь энэ, шалгагдсан нь энэ, тийм үү? Энэ орой арай шүргээг байна тийм ээ. Тийм учраас энэ тренд маань ерөнхийдөө жоохон ингэсгий татагдаад одоо яг энд сайхан яг шүргэж байгаа. Тэгтэл энд яг шалгагдж байгаа. За энэ дээр дахиад нэг Фибоначчи татаад үзэж болохоор байгаа. За энэ орой энэ ёроолыг ашиглаад Фибоначчи татах юм бол эвдэгдсэн тренд шалгагдсан цэг Фибоначчигийн 61.82 яг давтсан байгаа. Тэгээд ханш дээшээ 161.8-ыг зохиод иргэсэн ийм байдалтай байгаа. Тэгэхээр биднээс хэрвээ энэ трендийг зурчаад энэ Фибоначчиг татсан байсан бол биднээс яг энэ цэг дээр маш сайхан buy trade хийж болох цэг байсан тийм үү. За одоо ханш өсөх хандлагатай гэж биднээс ерөнхийдөө таамаглал дэвшүүлээд байгаа учраас тэрийг матлахын тулд энэ оройг аваад энэ ёроолоо одоо эндээ авчир татаад ингээ харах юм бол Фибоначчигийн 50-61.82 шатлалын хоорондор зүгээр л энэ хоорондор нэг юм 600 татчихад тэгээ энийг урагш нь ингээд татах юм бол бас сонирхолтой зургнуудыг харах гэдэг юм л да. Энд ханши ажилласан байна. Миний курсорыг дагуул хараар энд үндсэндээ орой болж исэн байна. Тэгэхээр 2 удаа ингэж орой болсон байна. Одоо харин ёроол болох магадлал байна уугүй л бас байж болох. Тэгэхээр жоохон зүүм аваад хийгээд тэгээд хэрвээ харах юм бол 127.2 гэдэг маань үндсэндээ дээрх нөгөө онжоо том трендийг очиж шалгах үед бол очиж зохиогдох магадлал их өндөртэй нэмэрхүү байдалтай харагдаж байна гэж. За ийм дүр зураг болвол Нью-Зеланд USD доллар дээр бол өнөөдрийн байдлаар харагдаж байна. Ингээд бас энийг сонсоод бас санаа оноо авах юм байж магадгүй гэд иймэрхүү техник шинжилгээ хийлээ. За баярлалаа.